яг үнэхээр чулцсан чулуунууд байх юм. Энэ чулуун шиг ингэж чигт маягаар тогтоос байна. Яг энэ дагуу хаана байсан гэж бодож байна. Энэ татшаа байсан. Нураад чулуунууд нь дотор сул байгаа юм шиг байна. Энэ дээрээс нь харуул шаталж байсан байшин бол та. Шаталсан байна. 3 үе. Ихтэй доош шаталсан байна. Ишүүр зүүн тишээ 2 үе нэлээд том талбай гаргаж чулуугаар ирэнгээ засаж цаатлын талбай дээр ишигээ байрлал бол үнэхээр байрлал сонгож авсан байна. Энэ олон давхар байшин байсан баха. Ингээд тийшээ бас нэг талбай гаргасан байна. Баруун талдаа бас нэг талбай гаргачих тэгшлээд. Энүүгээр хараад яасан байгааз шатсан байгааз. Тий. Энэ айгуу бол суугаа. Энэ байрлалыг бол үндэл тасарсан сонгожээ. Тэгээд энэ айгуу бол ингээд харуулсан юу байгаа. Стал тийм баг тий. Энэ л тэр нөтгөө юу харагдаад тийм. Тэ анхаа төмөрдөг. Тийм төмрөө дээшээ татгшаа норсон шиг харагдаж байна. Юу нээсэн. Доосоо суугаад нэг юм байгаа гэхэд ийшээ маслаг хийвэл өчнөө юм гарах хаа. Дөрөв тийшээ бүчлөөтэй харахаар газар шүү дээ. Энэ ястаар бүх юм харагдчих тий. Нандах Гайхамшигтай байгаа гэж сонгожээ. Та сонирхолтой л юм. Манай шин байна. За тийшээ
За энэ олдруудын ихэнх толгойн тасарсан байгаа. Тухайн үеийн толгой тасрах зан үйлтэй холбоотой гол хаднуудынхын толгойг тассан болов гэж бас сая ирсэн хүмүүс ярьсан. Гэхдээ бас цаг урсгалын явцад толгой хэсэг нь тасарч унсан байх. Боломжтой юм. Гэхдээ эдгээр толгойнууд нь яг ингэж тэгшин тасарсан байна. Эсвэл энэ чулууныхаа найрлалаас болоод тэгшин хуваагдаж яасан ч биш болох юм. Энийг нарийн бүх деталуудыг гаргасан байна. Нарийн сэлж хаталтаж штэ хашоо даалгачтай ч юм. Аав чинь харин.